Бат үлзий сумын Бүрэгтий 2 дугаар багийн малчин Цэнцүрэнгийн Цэрэн лавг, Баяр тогтохын Цэрэн ханд нар Монгол үндэсний өв соёл бэлчээрийн мал аж ахуйгаа эрхэмлэн дээдэлж мал маллах арга ухааныг түүчилэн дэлгэрүүлж аваа залуу малчдын төлөөлөл юм. Тэд бага наснаасаа мал маллсан олон жилийн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж аймгийн авраг малчин боллоо. Би одоо 20 жил мал малж байна. 2005 онд гэрэлсэн. Малчины удам л да. Малчин айлаа өхөө. Төр засгаар бас 20 гаруй жил мал малснышээ бас өнөөдөр ингээд төр засгаар өнлүүлээд гоё л байна. Төр засгтай бол үнэхээр их баярлж байна. Одоо энэ сайхан Баталзын хайрхан гэдэг сайхан хайрхныхоо одоо тэгэл 10 үрт 4 үйлрэлдэл 4 төрөл дээр малаа өсгөл сайхан амьдарч байна дөө. 4 сайхан хөвгттэй. 3 байд нэг хүнтэй. Нэг цэрэг алгаалгаа. Цэргийн албаалгаж ирээд одоо удам залгуулах гэж одоо малчин болгоод одоо ингээм мал дээр байгаа. Ерөнхийдөө мал малах шиг сайхан юм байхгүй шүү дээ. Малын ашиг шим, сайлсуу гэдэг одоо малчид бол ноолуур, ноос гэл. Малаас бол одоо бүхэл төрөл нь бол ерөнхийдөө бол хэрэгтэй. Одоо тэгэл ерөөсөө сайлсуу бол ерөөсөө зах зээлд бол ерөөхдөө манайх бол одоо Улаанбаатар, Өвөр хангаа гэл сум бүхэд бол цагаан эдэгээ нийлүүлдэг байгаа. Малчин ухаан гэдэг чинь бол тэгэл тэр том юу тэгэл малчин хүн мянган мэрэгжилтэй гэж ярьдаг тэгэл. Лаавжийнхаа заас үүснээр тэгэл одоо мал явж байна да. Мал ахсан амтцтэй шүү тэгэл аавжнуудын үртэл одоо мал одоо нэг им зэрэгтэй явж байна. Миний аавчгаа сайхан яваарай. Хүний сайтай хөлгийн сайн нууж яваарай гэж аав мөн л дээ. Одоо загч юу мал малдаг залуучууд нэг ховорцсон байна гэж юм тэгэл. Одоо манай билүүдийн залуучууд одоо миний үеийн залууч бүлээх байна уу одоо одооны залуучууд их хвчлэг адуу мал адуутайгаа нөхөрлөж явж байна да. Одоо адуу шиг сайхан амтаа алга. Сайхан морой унаал морой дээдлээ тавьж ах шиг гоё юм байна. Авраг малчин Цэрэн лавг 13 настайгаас мал маллаж 2019 онд сумын сайн малчин болж байжээ. Том хүүгээ цэргийн алба хаагаад ирэхэд нь удам залгсан малчин болохоор дэрэгдээ аваад байна. Бүрэгтий багийн билүүд химээх уул ус жигдэрсэн сайхан нутгаас жил бүр аврагууд төрдөг байна. 1992 оноос хойш энэ багаас улсын авраг 3, аймгийн авраг малчин 20 гаруй төрснийг багийн засаг дарга онцлог хэлж байлаа.